Ардчилсан хувьсгалын 30 жил ардчилсан нам үүсэн байгуулагдсны 29 жилийн баярын хурал энэ сарын 6-ны өдөр болж энэ үеэр ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний залуучууд ахмадуудыг шагнаж урамшуулсан юм а. Ардчилсан намын гишүүн, ардчилсан ахмадын холбооны гишүүн Арднаа, үндэсний бодлогын хорооны гишүүн Батчимэг, Төв аймгийн Баянхангай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Улам сайхан нарыг ардчилсан намын тэргүүн дэд шагнал Чингисийн одонгоор шагнасан юм а. Арднаа Польшийн Торон хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд 88 орны 500 гаруй тамирчинтай өрсөлдөж 3 галт 1 мөнгөн медаль авсан билээ. Хүн эрх чөлөөний одон Лиш одон ардчилсан залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медалаар ажил үйлсээрээ тэргүүлсэн гишүүдийг шагнаж урамшуулсан юм а. Дэлхийн тэмцээнд орж энэ дэлхийн тавцандар 1 номерын тавцандарыг алтан медаль авч хамгийн анх дэлхийн орсон 404-д дэлхийн рекорд хэмжээнд тогтоосондоо би өөрөө баяртай байна. Миний авсан энэ амжилт бол та нарын минь гэж Монголын минь ард түмний эрс хүч тэр дотроос манай ардчилсан намын дотроос би гарч очиж авсандаа та нарын минь эрс хүч байгаа шүү. Та нартай баярлалаа. Энэ рекорд хэмжээнд ноодоргон дойлоор хэмжсэн. Энэ дойлыг эвдэх эзэн Монголын үр хөвгүүд байгаасай тэр дотроос ардчилсан намын та нарын үр хөвгүүдийн дотроос гараасай гэж та нартай баярлалаа. Монгол улсынхаа өнцөг болон бүрт байгаа энд хуран цугларсан ардчилсан намынхаа журмын нөхдүүдэд энэ баярын мэндийг өргөн дэвшүүлье. Намын дэд шагнал Чингисийн одонгоор шагнуулсандаа үнэхээр их баяртай байна. Энэ олон жил, энэ 29 жил энэ ардчилсан үн зүйлийн төлөө зүтгсэн та бүхний маань хайр инэрл хүч маа. Энэ сайхан өдөр ардчилсан тэргүүндэд шагнал Чингис хааны одонгоор шагнагдсандаа маш их баяртай байна. Би хаан улс дүргээс нийслэлийн иргэдийн хурлд 3 удаа сонгогдож ард иргэдийнхаа итгэл зүтгэлийг авч мөн мянган ардчилсан намын гишүүд дэмжигчид үе үеийн ахмад гишүүд, намын гишүүд, залуучууд дин дэмжлэгтэйгээр энэ иргэдийн хуралд олон их саналыг авч ялсан байгаа.